Сайн байцгаана уу? Би Тэнгэр байна. Өнөөдөр хүмүүлийн сургуульд хэрэгждэг англи хэлний багш Хятад Солонгос хэлний орчуулагч хөтөлбөрийг танилцуулъя. 1642 онд Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужид англи хэл заах зорилгоор сургууль байгуулагдсанаар англи хэлний багш мэргэжил үүссэн гэж үздэг. Харин орчуулагч мэргэжил нь 40 гаруй жилийн өмнө Англи улсын Баффин их сургуульд магистрийн хөтөлбөрөөр анх нэгдэж байсан түүхтэй. Харин манай улсад хятад хэлний орчуулагч хөтөлбөрийг 1957 оноос, солонгос хэлний орчуулагч англи хэлний хөтөлбөрийг 1990 онд эхлүүлж байсан бөгөөд Отхон тэнгэр их сургууль Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хятад хэлний орчуулагч англи хэлний багш мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэж 2005 оноос солонгос хэлний орчуулагч хөтөлбөрөөр эсэлт авснаар одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Хөөх, манай сургуульчин байгуулагдсан цагаас эхэлж одоо хүртэл гадаад хэлний чиглэлээр эсэлт авж байгаа ариун туршлагатай хөтөлбөрүүд байна шүү дээ. Тийм ээ. Ирээдүйд орчуулагч хэлний багш болох гэж байгаа та нартаа хэл хурдан сурах бяцхан зөвлөгөө өгье. Нэгт хэл сурахад хамгийн чухал зүйл нь өөрийн сурсан зүйлүүдэд өдөр болгон давтах. Хоёрт ямар ч улсын хэлээр ярьсан өөрийгөө тэнд байна гэж төсөөлөөрэй. Гадаад хэлний хөтөлбөрүүдээр суралцаж төгснөөр олон салбарт ажиллах боломжтой. Тухайлбал бүх төрлийн төрийн болон төрийн бус байгууллагуудад, боловсролын байгууллагуудад, олон улсын байгууллагад, аялал жуулчлалын байгууллагуудад гадаад хэлний багш, орчуулагч, менежер, хөтөч, мэргэжилтэн гэх зэрэг албан тушаалуудад хөрвөн ажиллах боломжтой юм. Дэлхийн хэлийг сурч, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхацгаая залуусаа.